Сайн уу? Авокадод талах подкастыг сонсож байгаа танд баярлалаа. Намайг Ариуна гэдэг. Харин намайг Даваа хөө. Аз жаргалын ярил цаврал үргэлжилж байна. Эрүүл биед саруул ухаан гэдэг. Үнэхээр бие эрүүл саруул байвал хүний сэтгэл санаа өөдрөг амьдралаас аз жаргалын мэдрэмж ихсдэгэ. Эрүүл зөв хоолтой байхын цаад зорилго нь өнөөдөр гойлог туранхай байх гэдгээс цаашаа хайлаад бие махбодоо зөв сайхан тэжээснээр өөрийн бие сэтгэлээсээ гарч болох эрч хүчийг дээд зэгтэн хүргэхийн төлөө тэмүүлдэг ийм зорилгыг агуулдаг болжээ. Бид хоёр өмнөх дугаарынхаа төгсгөлд юу гэж амласан бэ гэвэл сүүлийн үед дэлхийд дахинд дэлгэрээд байгаа палео дэглэм, кето дэглэм, цагаар мацаг барих гэх мэт олон шин дэглэмүүдийн тухай ярина гэж амласан. Гэхдээ энэ дэглэмүүдийн зарим нь хоолны бүхэл бүтэн бүлгээс татгалзахыг шаарддаг. Жишээлх юм бол веган хоолтой хүмүүс бол амьтны гаралтай ямар ч бүтээгдэхүүнийг огт хэрэглэхгүй, сүүч уухгүй гэдэг ийм юу барьдаг. Тиймэрхүү мэдээлэл сонсогч тантай хуваалцахынхаа өмнө бид хоёр хүний бие хоол хүнснийхаа замаар олж авдаг наад захын тэжээлийн бодисуудын талаар анхан шатны ойлголтуудыг эхлээд өгөх нь чухал санагдлаа. Тэгэд энэ талаар тутмаг мэдээлэлтэйгээр ямарваа нэгэн хатуудын нэлмийг мөрдөөд эхлэх юм бол чухал шаардлагатай тэжээлийн бодисуудын дутагдалд орох магадaltaй гэж бодож байгаа учраас тэгээд өнөөдрийн дугаарыг сонссныхаа дараа сонсогчдаа дараагийн дугаараар яригдах хоолны дэглэмүүдийг мөрдөх хэсгээ ухаалгаар бодож тунгаах баха. Бас нэг юм, бид хоёр бол эмч мэрэгчлээ хүмүүс биш те. Зөвхөн найдвартай гэж үзсэн их сурвалжуудаас авсан мэдээллүүдийг хуваалцаж байгаа. Тэрийгэ ч гэсэн энэ дуртахын зүйтэй байх. За ингээд гол сэдвүүгээ оръё. Тэгэхээр дааху хоол тэжээлийн тухай ярих гэхээр ер нь юу голно гэж бодож байна. Хүмүүс ер нь юунд илүү их ач холбогдох бол Ерөнхийдөө нөгөө нэг баланстай хоолны одоо юу гэдэг гэхээсээ илүү би болоод жишээ нь хувьдаа юу сайн бэ гэж явцдаг байхгүй юу? Тийм тэгээ заримдаа ингээд бодоод үзэхээр бүх сайн юм чинь нийлээд яг баланстай ах уугүй юу гэдэг чинь бас асуултын тэмдэг тий. Харин тийм. Өнөөдөр бид хоёр ямар мэдээлэл дээр тулгуурлаж ярих гэж байна вэ гэхээр нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн Монголын Ангаах ухааны академиас Монгол хүмүүст одоо амьдарч байгаа нөхцөл байдалд зориулаад ийм шинт бодисуудыг бид нэр бол өдөр тутамдаа авч явах хэрэгтэй гэж гаргасан зөвлөмж дээр тулгуурлаж ярина. За тэгээд энэ хоол тэжээлийн зөвлөмжийг тооцож гаргахад гол авч үзэж байгаа хүчин зүйлүүд нь болохоор нас, хүйс, тэгээд амьдралын хэв маяг буюу одоо хэр их хөдөлгөөнтэй амьдардаг хүн бэ? Биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэг үү? Эсвэл суудлын ажил хийдэг үү гэдгээсээ хамаарат янз бүр байгаа байхгүй юу? Ер нь бол хоол хүнсийг бид нэр яагаад идээд байна вэ гэхээр хамгийн нэгдүгээрт бол бид нэр амьд явж ажил төрлөө амжуулж ингэж явахын тулд биднэрт илчлэг буюу одоо нөгөө энерги их үүсвэр шаардлагатай. Тэгээд тэр энерги их үүсвэрээ бол бид нөгөө калори гэж тоолоод байдаг тий. Килокалори хоногт бид нэр тийм калори хоол идэх ёстой гэж ярьдаг. Тэгээд тэр хэрэгцээ маань болохоор хоёр үндсэн зорилготой байд юм байна. Нэг нь болохоор бодисын солилцоог одоо зохицуулахад хүний биед шаардлагатай доод хэмжээний илчлэгийн хэмжээ гэж байдаг. Тэгээд нөгөө хэсэг нь болохоор булчингийн үйлдэлд өөрөөр хэлбэл хөдөлгөөн хийхэд булчин шүрмсжээ ажиллагаатай байхын тулд шаардагдах илчлэг гэд. Тэгээд энэ хоёрынхаа нийлбэр дүнгээр бид нар хоногт авах ёстой юу н гард юм байна. Илчлэг хэмжээ. За. Бид хоёр энэ нөгөө хоол тэжээлийн бодисын одоо зөвлөмж хэмжээнүүдийн талаар хийж өгсөн судалгаагийн танилцуулган дээрээ линкийг нь оруулчихна. Тэгээ тэндээс өөрийнхөө нас хөөсийг харж агаад манай сонсогч бол за миний одоо килокалорийн шаардлага бол ийм юм байна гэдгийг харчиж болно. Тэгээд яг хуу дунджаар бол нэг 55-аас 58 кг-ийн жинтэй 19-с 50 насны дундаж хөдөлгөөнтэй монгол эмэгтэй хүн бол хоногтоо 1980-аас 2000 ккал илчлэгийг хоол хүнснээс авах шаардлагатай. 1980-аас ойролцоогоор 2000. Тэгээд хэрвээ одоо жин хасын энтер гэж бодож байгаа бол өөрөөр хэлбэл энээс бага одоо хоол хүнс идэх хэрэгтэй. Тийм. Ними гэж бодох юм бол энээс илүү идэх хэрэгтэй гэсэн үг тий. Нэг ясандаа тийм. Одоо жин хасна гэдэг маань өөрөө ерөөсөө зарчим нь бол их энгийн нэг бол өөртөө шаардлагатай хэмжээний килокалориос бага хоол ид эсвэл одоо илүү ихийг шатаа харин тийм гэсэн тий. Хөдөлгөөнөөр тэрнээс өөр ямар ч одоо нөгөө нэг амар хялбар арга бол байхгүй гэдэг байгаа шүү дээ. Харин
Гэтэл яг үнэндээ бол нөгөө нэг юун дээр зах зээл дээр бол айгүй олон аргууд байгаа гэж рекламдал байгаа шүү дээ. Тийм одоо тураах цай мэ энэ төр гэл тий. Гэхдээ тэр бол бас маркетингийн юм явагдаж байгаа гэдгийг бол бид нэр ойлгож авах хэрэгтэй. Ерөөсөө яг жинхэнэ мэрэгжлийн хүмүүсийн үнэхэрийн яг одоо жишээ нь дасгал хөдөлгөөний мэрэгжилтэн эсвэл эмч мэрэгжилтэй хүмүүс гэдэг одоо ийм улсууд бол биднэрт зөвлөдөг тодорхой юу нь бол ерөөсөө л тэр хоёр арга байгаа юм ба шүү дээ. Тий, амар хялбар арга ерөөсөө баг. За тэгээд хоол тэжээлийн шимт байцууд гэдэг маань шүү дээ. Дан ганц одоо илчлэгийн хэмжээгээ мэдчихахаас гадна заавал ийм зүйлүүдийг бид нэр хоол хүнсэндээ хэрэглэх ёстой гэсэн нэг үндсэн шаардлагууд байгаа байхгүй юу? Би одоо шимт бодис гэдэг үгийг чинь бас ойлгохгүй юм л да. Шимт бодис гэдгийг би витамин гэж ойлгож болох уу? Витамин бол нэг төрлийн шимт бодис. Тэгэл ер нь хоолноос авч байгаа хүний биеинд хэрэгтэй гэж үзэх юунууд юу л байна уу тэр болгоныг бүгдийг л шимт бодис гэж ярьж байна л да. За тэгээ хоолноос авах хэрэгтэй юмнууд маань болохоор одоо макро шимт бодисууд гэж байна. Тэгээд микро буюу бичил шимт бодисууд гэж байна. Хоёр бүлэг байгаа байхгүй. Тэгээ макрод нь болохоор юу ороод байна вэ гэхээр уураг, нүүрс ус, өөх тос. Энэ гурвыг бол бид нар хоол хүнснээсээ авах ёстой. Энэ гурав чинь өөрөө биеинд ороод боловсруулагдаад ирэхээрээ нөгөө нэг илчлэгийг чинь үүсгээд байгаа байхгүй юу? Түрүүний хэлдэг витамин амин дэмчин болохоор микро шимт бодис. Тэгээд амин дэмнээс гадна эрдэс бодис байх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр эхнээс нь ахуулаад макро шимт бодисод буюу уураг, нүүрс ус, өөх тосоо нэгээр нь яри. Тэгээд төгсгөлт нь болохоор амин дэм эрдэс бодисын талаар бас нэг ерөөхдөө нь тайлбарлая гэж бодож байна. Уургийг яах гэж иддэг вэ? Юунд хэрэгтэй вэ? Уурагч одоо нөгөө нэг булчингийн гол үнцэн ид гэж ойлгоод байгаа. Яг үнэ. Яг үнэ надад. Ерөөсөө хүний биеийн дотор ч булчин байгаа шүү дээ, тий. Булчин ажиллаад бид нар хөдөлгөөнтэй байна. Тэгээд тэр булчингийн чинь бий олгодог зүйлэл өөрөө уураг. За тэгэхээр уургийг бид нар ямар хүнснээс авч болох вэ? За хамгийн одоо уурагны гол их үсвэрүүд бол амтны гаралтай бүтээгдэхүүнүүд. Тэгээд зарим тохиолдолд бол яг самарнаас уургийг бас авч болдог өөр төрлийн юмнаас. Гэтэ хамгийн гол их үсвэр нь бол амтны гаралтай. Өөрөөр хэлэх юм бол мах, шувууны мах, далайн гаралтай мах. За тэгээд өндөг. Уураг ингээд хүний биед шингээд ирэхлээрээ гол одоо хийдэг зүйл нь бол ерөөсөө тэр булчингийн массыг л нэмэгдүүлнэ. Тэгээ булчин сайтай байна гэдэг нь болохоор одоо эрч хүчтэй биар чадaltaй байхаасаа гадна нөгөө метаболизм гэж ярьдаг шүү дээ. Хоол боловсруулах, шингээх энэ процессыг чинь дэмждэг. Дархлааны системийг дэмждэг. Уураг сайтай хүнс хэрэглэсэн хүн илүү удаан хугацаанд одоо затгалан мэдрэмжийг авдаг. Дааврын одоо системийг бас дэмждэг. Ийм чухал үүрэгтэй. За тэгээд нөгөө нэг уурагны хэрэглэн дээр болохоор одоо миллениал залуучууд юуг нь анхаарат байна уу гэхээр амтны гаралтай одоо бүтээгдэхүүнийг заавал одоо өвсөн тижээлтэй бэлчээрийн мал аж ахуйгаас гарч ирсэн ийм махан төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь л хамгийн зөв юм байна гэж яриад байгаа. Тэгээд тэр бол одоо Монголд бол тэрнээс өөр төрлийн одоо малын мах бол байхгүй шүү дээ тий. Тэгтэл нөгөө фермийн малын мах ч нь болохоор яадаг вэ гэхээр үр тариагаар тижээгддэг. Одоо зэрлэг ургасан өвсөөр биш те үр тариагаар тижээгддэг болохоор шим тижээлийн хувьд бол харьцангуй муу тэгээд антибиотикаар их тайруулдаг. Тэгэхээр тийм малын махыг гэдэг юм бол их муу гэдэг зүйл ийм хөдөлгөөн бол гарчихсан. За тэгээд нөгөө нэг булчингийн мас их байхын одоо нөгөө нэг давуу тал нь юу юм бэ гэхээр түрүүний ярьсан одоо нөгөө нэг метаболизм эднэрийг дэмждэг гэдгээсээ гадна зүгээр гаднаас харагдах байдлаараа хүн бол харахад нөгөө илүү гойлог чанга тэгж харагддаг. Тэгэхээр одоо адилхан жинтэй яг жин дээр гараад зогсоход адилхан мөртлөөсөө булчингийн мас өндөртэй хүн бол гаднаас нь харахад хамаагүй нөгөө гойлог харагдана. За тэгэл дархлаа сайтай баргийн ханадыг хүрдгүү ийм болт юм байна л да. Тэгтэл уураг дутх юм бол яадаг вэ гэхээр хаван ихтэн ядарн амархан ажил төрлөд орхно ядарн байнгын ер нь ядаргаа мэдэрнэ. Тэгээд нөгөө үс хумс арьс гоё байж чадахгүй. Тэгээ нэг хүмүүс хугараал, үс унаал, тэгэл арьс нэг өнгөө алдаал ийм болдог.
Тэгвэл одоо нөгөө нэг яав нөгөө яг чиний сая хэлсэн 3 юмны витамин гэж байдэн штэ. Тэр чи ууж ахын оронд бараг л махасаа идчих юм бол болчих юм шүү. Тийм, уургийнхаа хэмжээг одоо зохих түвшинд нь аваа. Тэ тэр нь болохоор одоо түрүүний хэлсэн нөгөө дундаж эмэгтэйд бол хоногт 75 г уураг байх хэрэгтэй гэж аахгүй юу? Хэрэглэх хэрэгтэй. Тийм. Тэгэхээр бидний өдөр тутамдаа иддэг хүнсэнд одоо жишээлээд ярих юм бол 100 г маханд 26 г уураг байна. Тэгээд нэг зүсэм талханд 4 г уураг байна. Тэгэхээр энэ хоёроор ядаж баримжаалаа тий хоногтоо бид нэр 75 г уурга авч чадчих нүг үү гэдгийг тооцоод явахад болмоор юм шиг санагдсан. Зарим тохиолдолд болохоор энийг нөгөө нэг уургийн бэлтгэл энтрээр ингээд нөхөх гээд байдаг. Тэгэд энэ зөв юм уу буруу юм уу гэдэг дээр болохоор ангаах ухааныхан бол маш одоо нэг болгоомжтой гэдэг зөвлөгөө өгч байна. Ер нь альва хоол тэжээлийн шимт бодисыг дандаа хоол хүнснээсээ аваа. Нэмэлт одоо ямар нэгэн бэлтгэл им тийм юмд бол найдах бол димий гэж байгаа. Бас ихтүүлж болохгүй. Ихтүүлчих юм бол нөгөө бөөрөнд их дарамт үзүүлдэг. Тэгээд дотор муухай арих. За тэгээд алстаа болохоор яс сэрэг шиг ийм асуудлууд үүсч магадгүй учраас яг шаардлагатай хэмжээнийхээ уургийг л хэрэглэе гэж зөвлөж байгаа юм. За дараачийн нөгөө нэг макро шимт бодис чинь юу вэ гэхээр нүүрс ус. Тэгээд энэ болохоор юунд байдаг вэ? Юунаас гардаг вэ гэхээр ихэнхдээ сахар, үр тариа, одоо гурил мурил гэсэн үг шүү дээ. Тэндээс бол хамгийн их нүүрс ус орж ирдэг. Тэгээд тэрнээс гадна хүнсний ногоо, жимс, цагаан эдэнд болохоор бас тодорхой хэмжээний нүүрс ус бол байгаа. Ер нь бол яг хоолны дэглэмүүд дээр нүүрс усны хэрэглээг багасгана. Тийм надад багасгах юм бол маш их яригддаг. Гэхдээ энэ дээр бол бас илүү бүрэн дүүрэн ойлголт авах шаардлагатай гэж байгаа юм. Тэгээд энэ бол хүмүүсийн идэж хэрэглэх ёстой наад захын одоо 3 макро шинт бодисуудын нэг. Энийг бол бид нэр хэрэглэх ёстой. Тэгэхээр тэр чигээр нь одоо хоол хүнснээсээ хасна гэж ярих бол буруу гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо жишээл хүний биед тэр чин ороод ямар үйл ажиллагаанд нөлөөлдөг хамгийн гол юм нь болохоор нөгөө бидний хоногт авах ёстой килокалори шүү дээ тий. Тэрний чин их усөр нь 2 л байгаа байхгүй юу? Нэг нь болохоор нүүрс ус, нөгөөх нь өг тос. Энэ хоёроосоо бид нар чинь нөгөө нэг 1900 калори авах хэрэгтэй болчиход идэг. Тэгэхээр энийг идэж хэрэглэх бол заашгүй шаардлагатай. Тэгтээ нүүрс ус маань өөрөө дотроос 2 янз байгаа байхгүй юу? Эхнийх нь болохоор нийлмэл нүүрс ус, нөгөөх нь болохоор энгийн нүүрс ус. Тэгэхээр манай нөгөө нэг судалгааныхан зөвлөмжөндөө юу гэж оруулж байна вэ гэхээр 80-аас дээш хувь хоногт авах 80-аас дээш хувийн нүүрс ус маань тэр нийлмэл нүүрс уснаас гарч явах хэвээр. Энэ нь болохоор юу вэ гэхээр илүү одоо нөх хүний бие шингэхдээ биеийн дотор ингээ удаан байжгаад гардаг. Тэгснийхаа үр дүнд яаж ийнө гэхээр хүн илүү удаан цатгалан мэдрэмжийг авдаг. Тэгээд цусан дах одоо нөгөө нэг сахарын хэмжээг доктортой барьж идэг. Энэ бол одоо нэг ясандаа эрүүл сайн нүүрс усны их усүр гэсэн үг. Нийлмэл нь тийм нийлмэл нь. Нийлмэл нь болохоор юунд байна уу гэхээр жимс хүнсний ногоо, самар, үр, тэгээд нөгөө бүхэл үрийн гурил, тэгээд Буданд гэдэг юм уу? Буданд байна. Тэгэхээр энэ төрлийн нүүрс усыг бол бид нэр хэрэглэж болж байгаа юм. Хэрэглэх нь зүйтэй. Айл болохоор илүү тэрийг хэрэгэл дор хаяж 80% нь бол эндээс авах хэрэгтэй нүүрс усныхаа хэрэглээний. Харин нөгөө энгийн нүүрс ус гэдэг нь болохоор юунд байдаг вэ гэхээр одоо нөгөө сайжруулсан хүнсэнд байдаг. Боловсруулсан юм уу? Одоо маш их үйлдвэрлэлийн аргаар боловсруулж цэвэршүүлсэн ийм бүтээгдэхүүнд бол энгийн нүүрс ус байдаг. Жишээлх юм бол юу вэ гэхээр цагаан гурил. Цагаан элсэн чихэр. За тэгээд нөгөө нэг бэлэн одоо нөгөө савлаж бэлдсэн гоймонгийн бүтээгдэхүүн, гоймонгийн төрлийн бүтээгдэхүүн. Тэгээд чихэртэй ундаа. Эднэр дотор ч нь болохоор нөгөө саяны боловсруулсан нүүрс ус байгаад идэг. Тэгээд энэ боловсруулсан нүүрс ус болохоор яадаг вэ гэхээр дорхноо шингээд алга болчдөг. Тэгэхээр нөгөө их хурдан үлсдэг. Хэдийгээр одоо тэр хүнснээс чинь килокалори нь бол биеинд шингээд байгаа мөртлөө одоо нөгөө үлсгэлэн цатгалан мэдрэмж гэж байна шүү дээ тий. Тэр нь болохоор гялс нөгөө нэг хотооднаас гараад явцдаг болохоор үлсэх мэдрэмжийг нэмэгдүүлээд байдаг. Тэгээд цусан дах
сахарын хэмжээг тогтвортой байлгадаггүй ингээд өсгөж буулгаад ингээд идэг гэж байгаа байхгүй юу? Тэгээд түрүүний хоёулагаа ярьжсэн нүүрс усыг одоо айл болохоор хэрэглэхгүй тийм янз бүрийн хоолны дэглэмүүд бол дэлгэрээд байгаа. Тэр нь ямар учиртай юм бэ гэхээр ихэнх хүмүүс бол нөгөө энгийн нүүрс усыг хэд их хэмжээгээр хэрэглэдэг, их илсэн чихээр их цагаан гуйрал идэж гин гэсэн үг байхгүй юу? Тэгээд тэрийгээ бол багасгах нь бол зүйтэй. Харин нөгөө нийлмэл нүүрс усаа бол бид нэр хэрэглэж авах нь зүйтэй гэж хэлж байгаа юм. За. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө нэг тийм юм сайн муу гэдэг юм чи ерөнхийдөө цаад утга учир нь бол яг саяны чиний тайлбарласан дээр л үндэслэлт юм байна шүү дээ. Угаасаа нөгөө эрүүл хоол хүнс гэлэхээр самраа ид, жимс ногоогоо ид те. Харин цагаан будааг би тийм сайн гэж бол боддоггүй байсан. Ер нь дандаа цагаан бүх юмыг муу бор ч юм уу, хар ч юм уу, айлсэл үрээрээ байгаа бүх юм сайн гэж ботцсон байсан байхгүй юу? Тэгвэл тэрэн дээрээс чинь цагаан будаа болоос муу биш юм байна гэдээ ойлгоод авчих юм байна. Буданд бол тэр нөгөө нийлмэл нүүрс чинь байгаа. Тэгэхээр одоо энэ нийлмэл нүүрс усыг илүү хэрэгэл 80-аас дээш хувиа ингээд өдөртөө бол ийм бүтээгдэхүүнээс аав гэж штэ. Тэгэд энэ амьдрал дээр юу н хэр бодтой вэ? Одоо жишээ нь чи бол өөрийнхөө өдөр тутмын хэрэглэн дээр бодоод үзэхэд ямар санагдаж байна? Би бол тэгдэггүй юм шиг санагдаж байна яхахгүй. Тий 80% нь нийлмэл нүүрс ус. Нүүрс хүчил. Нүүрс ус. Тий 80% нүүрс уснаас аав гэж байгаа шүү дээ. Нийлмэл нүүрс усаас дээш хувь шүү. 80-аас дээш. Тийм. Чүүчээ 80 хүрэх үгүй юу юм бэ минийх бол. Тий. Би болохоор өөр дээр болохоор ингэж бодож байна. Таалах идэх юм бол би угаасаа цагаан таалах иддэггүй. Дандаа одоо нөгөө хөх тарианы талах, хар талах эднэр чинь элбэг болсон шүү дээ тий. Тэгэхээр талах идэх юм бол тийм талах идэж байгаа. Илсэн чихэр бол одоо бараг нэг хэрэглэхгүй дээ. Зүгээр нөгөө нэг амттан дэлгүүрээс судалдаж авдаг шүү дээ. Чихэр мэхэртэй амттан худалдаж авах тэрэн дотор ч юм бол одоо нөгөө тэр цэвэршүүлсэн сахар махар ч юм бол байж лагаа. Тэгээ тэрнийг бол нэг их идмэргүй гоё амттай мэдмэр санагдаад ах юм бол нэг жимс гэртээ байлгаад байдаг. Алим банан янз бүрийн зүгээр манай заах дэлгүүрүүдээр байдаг жинснүүд эдэн штэ. Тэрийг бол 7 хоногийн хүнс цуглуулгахдаа дандаа авчдаг. Тэгээл нэг тийж нэг амттай гоё мэдмэр санагдаад хам бол тэрийгэ барьж авдаг маягаар явдаг байхгүй юу? Тэгээд бас нэг юу маань болохоор би ерөөсөө нөгөө чихртэй ундаа уудгүй. Юу н ундаа уудгүй, газтай ундаа ч уудгүй. Тэгээд тэр төрлийн ундаа ч болохоор уугаад тасчихлаар улам их уумаар болоод байдаг юм бэлээ. Харин тийм нөгөө нэг донтуулдаг гэдэг тий. Тийм донтуулдаг. Тэгээд цангаа сайн тайлахгүй. Одоо би чинь ундаа уучгаар жоохон байж байгаа л нэг 10 минутын дараа дахиад ам цангачж байгаа юм шиг санагдаад идэв. Тийм болохоор тэр бол шал димээ юм байна гэж бодоод цангах юм бол ер нь усал ууж ах юм байна. Гэт иймэрхүү зарчмаар явж байгаа. Тэгэхээр энэ нүүрс усны хэрэглээгээ хянах бол бас тийм айхтар хэцүү биш юм шиг санагцсан. Тэр нөгөө энгийн нүүрс усыг бага хэрэглэх гэдэг бол гайгүй санагцсан. Харин тийм бах тийм. За дараагийн нөгөө нэг хоол хүнсний шимт бодисын групп маань болохоор өөх тос. Ер нь тэгээд өөх тосны хэрэглээг багасгах ёстой л гэж бодож байгаа бах тий хүмүүс. Тэгтээ сүүлийн үед арай жоох өөр болсон юм шүү. Зөв өөх тос. Одоо энэ нөгөө сайн өөх тос гэж яриад идэг болсон мөлий. Тийм. Яг тийм. Тэгэд бас хизээ хэлээдээ ер нь зүгээр Монгол хүмүүсийн уламжлалт тэр нөгөө хоол хүнс чинь ер нь яг монголчуудад айгу тохирсон зөв хоол хүнс байсан юм байна эднэр гэдэг тийм нийтлүүд нэлээд анзаарч харсан. Тэгээ яг түүнтэй холбоотойгоор манайх бол одоо гэртээ ялангуяа шар тосыг нэлээд хэрэгжилж эхэлсэн. Тий. Харин тий яг л нөө зөв өөх тосоо хэрэглэх ёстой гэдэг л тэр л байна л да. Нэгдүгээр өөх тос бол хүний биед заавал одоо хэрэглэх хоол хүнсээр хоол тэжээлээр авах ёстой шимт бодисуудын нэг. Тэгээд одоо өөх тос бол яах гэдэг нь вэхээр нэгдүгээрт нөгөө хоногт шаардлагатай илчилгээ бол бид нэр зарим хэсгийг нь өөх тосноос авна. Тэгээд бие дотор болохоор өөх тос чинь нөгөө эд эсүүдийг ургаж түлжгэд хамгийн гол түүхий юм байна л да өөх тос чинь. Эд эрхтнүүдийг хамгаална, биеийг дулаан байлгана тий. Тэг нэг дандаа нэг гар мар айгу хүдэн ингээд даарцсан яваад идэх хүмүүс эдэн штэ. Тэг би одоо энийг уншсныхаа дараа юу гэж бодсон бэ гэхээр жоохон өөх тостай мэдүүл зүгээр юм байна да гэж тэгж бодсон.
Тэгээд ер нь бол одоо бид нэр шимт бодис витамин энтер хэрэглэн хоол хүнснээс авах шаардлагатай гэж тэгж чинь тэрий чинь хамгийн гол нь биеийн дотор ороод нөгөө шингээх биедээ хадгалж үлдээх тэр одоо үргийг чинь бол өөх тос хийдэг. Тийм учраас чухал. Тийм байна. Тэгэхээр чин бид нар одоо гаднаас ингээл зөндөө олон хэрэгтэй витамин, минерал одоо тэр шимт бодисуудыг авлаа гэхэд өөх тос чинь бага байх юм бол тэр чин би ирүү чи шингиж үлдэхгүй гэж ойлгож болох нь. Тийм. Өөх тос ч ерөөсөө витаминыг хадгалдаг юу юм бэ штэ? Газар юм бэ штэ? За. Тийм бие дотор авч үлддэг. Тэгэхээр үндсэндээ бол өөх тос маань нэг үндсэн 3 бүлэгт хуваагдчихж байна. Тэгээд аль нь сайн бэ, аль нь муу вэ гэд хамгийн сайн өөх тос бол ханаагүй тос буюу unsaturated fat гэж ярьдаг тий. Тэр нь болохоор илүү ургамлын гаралтай өөх тосонд байдаг. Тэгээ saturated буюу одоо хансан тос бол өрөөний температурт байж байхдаа тасалгааны температурт байж байхдаа царцуу байдаг ийм тоснууд бол нөгөө хансан тос. Тэгээ хансан тосныхаа хэрэглээг хянах хэрэгтэй. Тэгээд 3 дахь одоо хамгийн одоо муу гэх юм уу та тийм тос нь болохоор нөгөө транс тос. Транс тос болохоор юу юм бэ гэсэн чинь харахад нөгөө тасалгааны температурт байхдаа царцдгүй. Тэгсэн мөртлөө бие дотор ороод нөгөө нэг үзүүлэх нөлөө нь болохоор хансан тос шиг ийм холимог сонин тос юм байна л да. Тэгээд тэр нөгөө транс тос болоод хансан тосны хэрэглээгээ хянаа гэдэгаагийн цаад шалтгаан нь юу юм бэ гэхээр энэ тоснууд маань хүний нөгөө зүрх судасны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх хит их хэрэглэх юм бол сөргөөр нөлөөлөх магадaltaй учраас одоо энэ тэнд очиод нөгөө судсыг бөглөх тийм магадaltaй учраас тэгж зөвлөд байгаа. Тэгэхээр одоо наа чи ямар хоол хүнсэнд байгаа гэсэн үг вэ? Аль төрлийн өөх тос вэ гэдгээсээ хамаарна. За ургамлын гаралтай бүтээгдэхүүнд бол тэр нөгөө ханаагүй өөх тос нь бол байгаа. Оливын тос, авокадоны тос. Эдгээр чинь болохоор нөгөө ханаагүй тос буюу биеийн сайн мөн үү? Сайн тос. Тийм. Тэгэхээр чи одоо нөгөө нэг оливын тос идэл гэдэг тэр нь тэгвэл тийм л учиртай байна тий. Тийм. Тэгээ ахиа өшөө авокадоны тос байдаг. Өшөөчин одоо нөгөө нэг юуны гүнжтийн үрний тос гэдэг чинь бас мөмөстэй тий. Тийм. Тэгэл харахад юу нэг шингэн тоснууд идэг штэ тий. Тэднэр чинь л одоо ургамлын байгалийн гаралтай тэр шингэн тоснууд чинь өөрөө нөгөө ханаагүй тоснууд юм байна. Тэрнээс гадна бас нөгөө юу байгаа? Загас далайн гаралтай бүтээгдэхүүн ний тос тийм тэрний дотор ч нөгөө омега 3 гэдэг тос ч нөгөө тосны хүчил ч байгаа шүү дээ. Энэ төрлийн юунуудаас одоо тос өөх тосоо авч бай. Тийм. Хоногт хэрэглэх өөх тосны хэрэглээнийхаа 60% нь тэр ханаагүй тосноос аваа. 40% нь хансан тос. Тэгэхээр одоо жишээлбэл нөгөө шар тос, маслид нар чинь бол хансан тостой шүү дээ. Тэгээд тэр нь нөгөө 40% тийм тоснаас хэрэглэе гэж байгаа байхгүй. Тэгээ нөгөө тоснуудаасаа болохоор 60% хэрэглэе гэсэн үг юм байна тий. Тийм. Тэгээд нөгөө хамгийн муу транс тос гэдэг байгаа. Энэ нь болохоор юунд байдаг вэ гэхээр одоо нөгөө нэг гүн шарж болгосон тийм хоолнд байгаа. Бас бялуу эднэргээ нөгөө нарийн боовнууд идэв штэ. Ер нь нөгөө нэг чанаж болгох арга нь өөрөө маш өндөр температурт болгодог тийм хүнсний бүтээгдэхүүнүүдэд энэ транс тос илүү их байгаад байна. Тийм учраас одоо нөгөө янз бүрийн бичэн, кейк гэднэрийг бол тэгээд хамгийн гол нөгөө нэг маш гүн шарж болгосон тэр бүтээгдэхүүнүүдийг бол хэрэглэх тал дээр жоохон анхаарахгүй бол транс тос ихтэй. Тэгээд өөх тосны хэрэглээ маань бол өдөртөө одоо дундаж Монгол эмэгтэй бол 55 г өөх тос хэрэглэнэ. 55 грамынхаа 60% нь ханаа ургамлын гаралтай гэж ойлгочиход байна. 60% нь ургамлын гаралтай, 40% нь амтны гаралтай өөх тос хэрэглэж явахыг одоо нөгөө бид нарт зөвлөд байгаа байхгүй юу? За тэгээд нөгөө сүүлийн нөгөө нэг шимт тэжээлийн бодисын одоо нөгөө групп нь болохоор амин дэм эрдэс бодис гэж байгаа. Амин дэм бол нөгөө витамин. Тэ? Тэгээд витамин ч болохоор 2 янз юм байна. Нэг нь болохоор өөх тосонд уусдаг, нөгөөх нь болохоор усанд уусдаг. Тэгээ түрүү хоёлаа ярьжсэн шүү дээ, өөх тос гэдэг чинь хүний бие доторх нөгөө нэг тэжээлийн бодиснуудыг хадгалж үлддэг газар юм байна гэд. Тэгээд яг өөх тосонд одоо хадгалагддаг тэр витаминууд нь болохоор А, Д, Е, К витаминууд байгаа байхгүй юу? А, Д, Е, К. За. Тийм. Тэгээд энэ болохоор одоо өөхн
тосон дуустдаг амин димээр бол хүн дутагдах магадлал юу н харцангуй гайгүй байдаг. Ягаад гэвэл өөх тосон дотор ингээд хадгалагдаад байж байгаа учраас. Харин тэр нөгөө усан дуустдаг витаминууд нь болохоор нөгөө B группийн витаминууд байдаг шүү дээ. B1-ээс ахуулаад B12 хүртэл. Тэгээд С витамин. Тэгээд энэ усан дуустдаг витаминууд чинь болохоор өдөр алган зохих хэрэглээнийхээ витаминыг авч авахгүй бол нөөцлөгдөнө гэж байдгүй. Өдөртөө ерөөсөө шээсээрээ гарчна гэсэн үг. За. Тийм учраас одоо нөгөө бүх төрлийн витаминыг л мэдээж өдөр алган одоо авах хэрэгтэй зохих хэмжээгээр авч явах хэрэгтэй болно. Тэгтэл нөгөө нэг өөх тосонд хадгалагддаг витамин болвол одоо нэг нөхөж авах барих гэдэг ойлголт байж болох нь л дээ. Тэгтэл усан дуустгууд нь бол тэгэл өнөөдөр би зөндөө С витамин хэрэглэжлээ маргааш хэрэглэхгүй гэх юм бол чи маргааш гэхэд бол биеийн дотор чинь байхгүй л болсон байж гэнэ гэсэн. Тэгэхээр өдөр алган хэрэглэх хэрэгтэй юм байна. Тийм. За тэгээд яг хоо витаминуудыг бүгдийг нэг нэгээр нь ярих юм бол энэ айгүй урт уйтгартай подкастны эпизод болох бах, дугаар болох бах. Тийм учраас зүгээр галс нэг хэлэхэд бол бид нар А, Д, Е витаминуудыг бол хэрэглэх шаардлагатай. А витамин бол нөгөө дархлаа, нүдний хаараа гол дэмждэг витамин. Лувангаас авч болно. Амтны махандас байгаа. За. За Д болохоор нөгөө ясны сэргэжлээс хамгаалдаг, ер нь ясыг бат бих байлгадаг витамин. Тэгээд яаж бий болдог вэ гэхээр хүний бие наранд гарахаараа аяндаа өөр Д витаминыг дотроо үйлдвэрлэдэг. Монголд Д витамины дутагдал бол бүр маш их байгаа гэж хэлээ. Хэдийгээр бид нэр одоо нөгөө нэг зундаа нар сайтай эднэр байдаг ч гэсэн зуны улирлаас бусад улиралд нар бол сайн тусч чаддгүй. Тэгээ дээрэс нь бид нар нөгөө өндөрлөг газар зүүн тийм байрлалд байдаг учраас нарны тусах үнцг нь өөрөө хүртэл яг нөгөө хүний бие Д витаминыг хангалттай хэмжээгээр үйлдвэрлэхээр тэгж тусч өгдөггүй юм байна л да. Тэгээд одоо наранд ингээд зунжангаа гүйдэг хөдөөний хүмүүс шүү дээ тий. Хөдөөний хүмүүст л гэж жишээлх юм бол Д витамины дутагдал гарч ийн гэж байгаа байхгүй юу? Тэгээ би бол нөгөө нэг эмнэлэгт үзүүлээд ер нь өөрийнхөө шинжилгээнүүдийг өгөөд харсан чинь нэг юм дутцсан байсан, Д витамин дутцсан байсан. Тэрэндээ бүр нийлэн дутагдaltaй, аюултай дутагдaltaй байсан. Тэгэхээр одоо надад байгаа эрсдэл бол юу вэ гэхээр Д витамин сайн нөхөж авахгүй бол яс сэргэх ийм өвчин тусах магадлал их байна гэсэн үг байхгүй юу? Харин тий. Тэгээд ер нь витаминыг ч гэсэн ер нь янз бүрийн ямиг эмчийн зөвлөгөөг дагуул зүгээр. Тэгээ би бол одоо эмчийн яг өгсөн зөвлөгөөгөөр тэр доозоор нь яг тэр курсээр нь Д витаминээ уусан. Тэгтээ өдөр тутамдаа бол за нартай өдөр бол нь штэ өдөрт нэг 10-30 минут л одоо наранд арьсаа ингээд ил гаргаад явчихад тэр Д витамин чинь биеийн дотор чинь ингээд өөрөө үйлдвэрлэгдэх учраас нартай улирлуудад бол наранд гарч байгаарэ. Одоо ялангуяа бүсгүүчүүд бол нөгөө наранд гарахаар арьсанд муу хөвгшрэлт үүсгэн гэдэг утгаараа наранд аль болохоор нэг их ил гарахгүй байхыг бодоод байдаг. Тэгтээ ер нь өдөртөө нэг 10 минут жоохон наранд арьсаа ил гарах бол чухал юм байлээ. Тэгээд Д витаминыг бас нөгөө би тэр нөгөө курсээ дуусгах чинь штэ тий. Тэгчээ дараагаар нь тэгээ дахиад дутагдчихвол яхаа ингэж бодоод хоол хүнснээсээ Д витаминыг хаанаас авах ёстой бол гэж судалсан чинь юу юм бэлээ. Янз бүрийн л их үүсвэрүүд байгаа юм л да. Тэгтээ зүгээр Монголд ингээд хамгийн бодиттой их үүсвэр нь болохоор амьдралд одоо амархан юу н илэг нөгөө хүмүүс цус багтахаараа илэг шарж иддэг гэдэг штэ тий. Илгэн дотор ч бас Д витамин их байдаг. Их байт юм л. За тийм учраас илэг мэдчихэж байгаа. Ер нь витаминыг аль болохоор нөгөө бэлтмэлээр биш хоол хүнснээсээ аав гэдэг тийм. Хоол хүнснээсээ аваад дээ гэж байгаа байхгүй юу? Тэгэхгүй бол нөгөө зарим витаминууд болохоор хор нөлөөтэй доозыг нь хэтрүүлчих юм бол хор нөлөө гэж байдаг. Зарим витамин нь болохоор одоо С витамин бол хор нөлөө харьцангуй гайгүй гэж байгаа ч гэсэн одоо айгүй их хэрэгжилчлээ гэж бодоход тэр өдөртөө тэр чинь нөгөө угаагдаад алга болчих учраас тугтмал ингээ өдөр алган хэрэгжилж явах шаардлагатай бүх төрлийн витаминуудыг тэгээ зүгээр амьдрал дээр хэрэгжүүлэхэд хамгийн амархан зөвлөгөө нь болохоор одоо энэ бүгдийг чинь тоолоод яваад байна гэдэг хэцүү шүү дээ. Харин тийм хамгийн амархан зөвлөгөө нь болохоор юу юм бэлээ? Өнгөнгөө юмыг л өдөр алган идээд махчин улаан тийм ээ. Ундаг цагаан, жимс бол улаан, луун бол улбар шар. Тэгээд ногоонууд чинь бас ногоон өнгөтэй. Тэгэл солонгын 7 өнгийг л өдөр алган идчихэ
гэж хэлж илээ. Тэгэх юм бол нөгөө хоногт авах шаардлагатай тэр эрдэс бодисууд, витаминууд тэгээд нөгөө түрүүний өөгтос нүүрс ус гэл те. Энэ болгон ч аяндаа ингээ хайтайхан хүрхэн зохицуулагдаад явчихнаа. Тэгэхээр одоо бол хүрчээ онгоолгоод харахад хэр олон өнгийн юм надад харагдаж ийн гэдгээр нь ер нь баримжаа аваад яваад иж болох юм шиг санагдсан. Тийм ээ, наа чи амар амархан арга шүү дээ. Хүрчээ онгоолголоо хідэн төрлийн өнгийн юм байна. Солонгийн нөгөө 7 өнгнөөс ч юу дут байна гэдгийг харж агаал нэмж аваад тэгэл тэрийгээ ерөнхийдөө хоол цөлөөл идээд авах хэрэгтэй юм байна. Харин тийм. Тэгэхгүй бол одоо за би хоногт 55 г өөх хідэн 75 г уур гэд ингээл тоолоод суух юм бол өөр бусад ажиллаа их завгүй болчих юм шиг санагдсан. Хоёлаа дараагийн дугаар дээр бол энэ хоолны дэглэмүүдийн талаар ярих гэж байгаа тий. Тийм. Яг одоо энэ дэглэм яг яаж явдгийг ямар үр нөлөөтэй гэж байгаа юм бэ гэдгийг яриад явна. Тий. Тэгээ яг би бас хувьдаа зүгээр тэгж бодоод исэн хүн болгоны чинь биеийн онцлог тэгээд нөгөө нэг эрүүл мэндийн байдал өөр. Тийм. Тэгэхээр хүн бас юу хүсэж байгаагаа одоо юу гэдэг өөрөө юу хүсэж ямар нэг янз бүрийн юм хүсэж болно. Тэгвэл нөгөө өгөгдсөн нөхцөл байдал дээрээсээ зөв шийдвэр гаргахгүй бол бас зарим нэг хоолны дэглэм одоо чинь бүр муутай хүн жишээ нь амар их нөгөө уурга ихтэй тий хоолны дэглэм бариад турах зорилготой байж болно. Гэтэл нөгөө талаасаа тэр ганцхан жижигхэн зорилгын төлөө тий эрүүл мэндээрээ нэлээх хохирох үгүй юу гэдэг чинь бас асуултын тэмдэг тий бас тэрийгээ сайн бодохгүй болохгүй юм шиг санагдаад байгаа юм л да. Тэгээ арам дараагийн дугаарын маань сонирхорой. Харин тий. Тэгэд ер нь бол одоо бас нэг сонирхолтой тоо би харлаа. Монгол эмэгтэйчүүдийн одоо наслалт жил ирэх тусам өсөж байгаа юм байна. Тэгэд 92 онтой харьцуулахад бол дундаж монгол эмэгтэй бол 11 жилээр нас нь уртассан байна. Тэгэхээр манай үеийнхэн бид нар бол бүр ч илүү урт наслах бах. Тэгэл 80 одоо 90 100 муу хүрэх бол энүүхэн толох юм байна гэж би бол өөрийгөө бодоод байгаа. Тийм учраас нөгөө эрүүл сайхан хоолоо идээд тий сайхан дасгал хөдөлгөөнтэй байгаад тэгээд гоё эрүүл сайхан хөвгшөрх юмсан. Тэгээ тэрнийхээ төлөө өнөөдрөөс ч гэсэн бид нэр юм хийж болох юм байна. Ядчил хоол хүнсээ зөв идэх юм байна гэж бодож байгаа. Өнөөдрийн дугаараар бидэнтэй хамтайсан танд баярлалаа. Хэрвээ энэ дугаар танд таалагдсан бол манай подкастыг subscribe хийгээрэй. Мөн найзуудаа манай подкастыг санал болгоорой. Подкаст сонсдог бүх аппуудаар биднийг олж болно. Бас Facebook, Instagram дээр биднийг дагаарай. Манай нэр хаасаагүй авокадотой таалах. Дараагийн 7 хоногт дахиад уулзцгаая. Баяр таа.